дотрийн орлогоор бүрдэх төсвийн орлого бол одоо бүрдэхэд хүнд байна гэдгийг бид нэр удаа дараа сануулж ирсэн. Энэ орлогыг одоо хасъя гэдэг дээр бид нар санал хэлж ирсэн. Тэгээ энэ удаагийн 15 орны орчим тэрбум төгрөгийн төсвийн алдагдал маань юунаас үүсэж байгаа вэ? Ганцхан тэр автобус 3 гэдэг аж ахуй нэгжийг дуудлага худалдаагаар оруулах. Тэрнээс 26.8 тэрбум төгрөг олно гэж эдгээр тооцож ирсэн. 26.8 тэрбумаас эхэлж дуудлага худалдаа явуулаад тэрийг нэг 40 орчим тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцож ирсэн. Энэ ажлаа энэ 2015 онд эдгээр зохион байгуулж чадаагүй. 11 сарын 26-ны өдөр энд төсвийн тодтол төсөв хоёроо батлах гад явж явах үедээ энэ дуудлага худалдаагийн чийг зэрэг зохион байгуулсан. Тэгээ тэр дуудлага худалдаанд хинч оролцоогүй, хинч энэ худалдаа авах саналыг ирүүлээгүй учраас энэ өнөөдрийн үүсэж байгаа 15.8 орчим тэрбум төгрөгийн төсвийн алдагдал үүсэж байгаа. Тэгээ бид нар хариуцлага яриад байгаа нь яагаад тэгэхээр бүтэн 4 үйлрэл, бүтэн 12 сар өнгөрчөөд байхад энэ ажлаа яагаад зохион байгуулж чадаагүй юм бэ? Дээрэс нь яагаад энэ хөрөнгөө ямар үндслээр энэ 26.8 тэрбум гэдээ үнэлсэн юм бэ? Жилд 4 удаа төсвийн тодтол хийж байгаа бэжиж яагаад энэ нөхцөл байдлаа олж харж чадаагүй юм бэ? Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрөөр бүтэн 4 жилээр баталж байгаа. Улс орон одоо юу гэдгийг төсөв хөрөнгөө бүтэн жилээр төлөвлөж байхад эдгээр бол сарыг ч олж харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ хариуцлага алдаад байгаа хүмүүстэр эхлээд хариуцлагын асуудлыг яриа. Тэгэхгүй бол одоо дахиад он гараад 16 оны төсөвт тодтол оруулах асуудал дахиад иргэдийн хурал дээр үүснэ. Тэр нь юунаас үүсэх вэ гэхээр өмч хөвчл нэрээр дахиад нөгөө хүүхдийн урлан бүтээгдэхүүн, бассейн, соёлын төвөргөө гих нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд багчуу залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлдэг энэ газруудыг дуудлага худалдаагаар оруулахаар төсөвт 46 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцож байгаа. Ингэж төсвөөг 2016 оны төсвийг баталсан байгаа. Олонх. Бид нэр эсэргүүцсэн. Зарим нэг орлогч нь эсэргүүцээд ажлаасаа халагт хөрөгдлөө өгсөн. Тэгээ энэний тоохгүйгээр дахиад эрх баригчид түрээл баталсан. Эргээд энэ хүүхдийн урлан бүтээгдэхүүн, төв бассейн зэрэг газруудын хөвчлөл нийгмийн эсэргүүцэлтэд тулгарч байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар энэ маш их гарч байгаа. Тэр энэ асуудал дахиад энэ ажил явахгүй байх үедээ гэж бид нар болгоомжилж байгаа. Дахиад энэ төсвийн орлого тасрах үедээ гэж бид нар болгоомжилж байгаа. Энэ төсвийг батлах гэж байхад бид нар мөн л хэлж ирсэн. Наад энэ хүүхдийн барилга байгууламжийг та нар хувьчлахаа болоо. Эхлээд тэгвэл яг ийм дайныхын барилгыг бариад өгч. Тэр хүүхдүүдийн дугуулan хичээлэх тэр барилгыг бариад өгч. Дахиад бассейнийг бариад өгч. Тэрнийхээ дараа өмчөө яах их асуудлаа ярья гэхээр үгүй л гэдэг. Тэгээ энэ асуудлууд нь дахиад ингээд бас л бүрхүүг байгаа. Энэ төсөв дээр орлого төвлөрөх боломжгүй байгаа шүү. Өнөөдөр бизнесийн байгууллагууд тийм хэмжээний үнээр 46 тэрбум төгрөгөөр ийм өмчүүдийг худалдаж авах энэ битгий хэл өнөөдөр яаж ажилчдаа халчихгүй байх уу, яаж цалинтай байх уу, яаж амь зогоох уу, яаж нэг балансаа тэнцвүүлэх үү гэдэгтэр л өнөөдөр амь тэмцэж байгаа. Ийм л эдийн засаг өнөөдөр бид нарт бодиттой байгаа. Энэ бүхнийг тооцож чадахгүй байгаа. Энэ нийслэлийн төр засгийн гаргааны болоод улс төрийн албан тушаалнуудаа хариуцлага тооцоол гэдэг ийм шаардлага хийж байна.